сүүлийн үед санхүүгийн зах зээлд хувийн хэмжлийн оролцоо нэмэгдэж, уламжлалт банкны санхүүжилтээс гадна үнэт цаасны зах зээлээр дамжуулан хөрөнгө босгох хандлага тэлж байгаа нь зах зээлийн бүтцийг өөрчилж байгаа юм. Тэгвэл бид студид Монгол улсын хувьд үнэт цаасны зах зээлийн хөрөх чадвар болоод хувийн хэмжлийн оролцоо мөн олон улсын чиг хандлагын талаар Улаанбаатар үнэт цасны бирж хувьцаат компанийн гүйцэтгэх захирал даваа жаргалтай ярилцж байна. Танд өглөө мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр хоёул бас яриага юуны өмнө эхлээд яг хувийн бирж болон улсын бирж хоёрын тэр ялгаа бас нэг статусын тодорхой нэг тайлбарлаж ойлгуулж өгөхгүй дээ. Энэ хоёр юу ямар ялгаатай вэ? Нөгөөдгөр давуу тал нь юу вэ? За Монгол улсад хувийн бирж байгуулагдаад 11 жил болж байгаа. За 11 жилийн хугацаанд хувийн бирж бол зах зээл дээр тодорхой хэмжээнд тогтвортойгоор үйл ажиллагаа явуулсан. За 2025 онд бид нар шилдэг дэд бүтцийн байгууллага болсон. Зах зээлийн нийт арилжааны 16%-ийг бол хийсэн байна. За хувийн бирж гэдэг утгаараа ер нь бол бирж гэдэг нь юу юм бэ гэдгийг бид нар эхлээд авч үзэх хэрэгтэй. Бирж гэдэг нь бол одоо зөвхөн арилжааны талбар биш. Бирж гэдэг нь өөрөө эдийн засгийн хөдөлгүүр. За зах зээлийн ил тод байдал шударга одоо хуваарлтыг бий болгодог энэ механизм байгаа даа. За тэгэхээр улс орнуудад бол олон улсыг аваад үзэх юм бол ихэвчлэн одоо бирж нь өөрөө хувийн хвшлэлээр тулгуурлаж явдаг. Яагаад гэвэл бирж өөрөө инновацийг шингээдэг, зах зээлийн дэд бүтцийг бий болгодог. За хөрөнгө оруулагч болон одоо хөрөнгө татж байгаа талбаруудыг уулзуулж яадаг одоо хамгийн чухал салбар байгаа. Тийм учраас олон улстай бол энэ хувийн хвшлүүд нь өөрөө одоо зах зээлийн оролцогчид нь өөрсдөө ерөөхдөө одоо хувийн биржийнхаа хувь эзэмшлийг одоо эзэмшээд үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. За тэгээ нөгөө талаасаа болохоор бирж гэдэг нь өөрөө бас улс орны өрсөлдөх чадвар болдог. Одоо дэлхийн нийтэд бол биржийн өрсөлдөөн бол хавтаа болсон байгаа. За компаниуд жишээлбэл олон улсад одоо ашигтай ажиллаж байгаа компаниуд аль улсын бирж дээр гарах вэ гэдгийг одоо сонгож ажилдаг. Энэ цаг үед бид нэр ажиллаж байгаа маа гэсэн. Тэгэхээр энэ өөрөө хувийн хвшил бирж гэдэг нь өөрөө ерөөхдөө энэ зах зээлийн инновацтай дэлхийн нийтэд өрсөлдөх энэ талбар учраас хувийн хвшил дээр тулгуурлаж явал илүү үр ашигтай. Энэ ч утгаараа Монголын одоо анхны брокер болон одоо зах зээлийн мэрэгжлийн оролцогч нар судалгаа хийгээд тэгээ олон улсын одоо Насдакийн хөрөнгөний биржтэй хамтарсан судалгаа хийж агаад Монголд энэ хувийн биржийн анхны их үнцийг тавьж исэн. За тэгээд хувийн бирж маань анх байгуулагдахтаа арилжаа тооцооны тусгай зөвшөөрөлтөөр буюу Монголд одоо анхны бөгөөд цор ганц арилжаа тооцооны тусгай зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа явуулж байгаа бирж байгаа. За тэгэхээр нөгөө нэг бирж гээд хөрөнгөний зах зээл гээд ярахаар хүмүүс шууд зөвхөн бирж гэж ойлгодог. Гэтэл өөрөө энэ дэд бүтц нь арилжаа тооцоотойгоо хамт явж иж илүү хүрэх чадварыг бий болгодог байгаа. Тэгэхээр бид нар бас энэ одоо онцлогийг олон жилийн турш судалж агаад энэ биржээ байгуулсан. За тэгээд одоо яг зах зээл дээр үн цаасны зээлдүүлэг гэх мэтчлэн илүү нарийн арилжаанууд хийгдэж эхлэж байгаа энэ үед бол хувийн биржийн онцлог ялгаа давуу тал бол илүү одоо ингээд гарахаар байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол Монголын хөрөнгөний биржээс гадна дахиад хувийн хоёр бирж байгаа шүү дээ. Чингис бас бирж байна, нөгөөх нь Улаанбаатар гэж. Тэгэхээр Улаанбаатарын хувьд аваад үзэхэд энэ Улаанбаатар хөрөнгөний бирж дээр яг хөрөнгөөр баталгаажсан үн цаас хичнээн компани өнөөдөр бүртгэлтэй арилжаа хийгдээд явж байгаа. За бид нэр 2025 онд бол хөрөнгөөр баталгаажсан үн цаасны нийт 75% арилжаа хийсэн. За тэгээд зах зээл дээр тэргүүлдэг банк бусуудаас нийтдээ 6 компани. Тэгээ одоогоор бол манай дээр бүртгэлтэй 10 орчим үн цаас арилжаалагдчихж байгаа. Тий. Өөдгөр бас Монголд яг ингээд 3 бирж одоогоор ингээд байна шүү дээ. Тэгэхээр энийг бас өрсөлдөөний талаас нь харахаар ер нь зэрэг байх нь зах зээлийг хуваах эрсдэлтэй юу? Эсвэл одоо илүү энэ рационал өрсөлдөөнийг бас бий болгож ийн гэж харж болох уу? Та энийг бас эксперт байв юу? За ер нь би бас түрүүн хэлсэнтэй хөрөнгөний бирж гэдэг нь яг юу юм? Тэгээ одоо байгаа бирж маань монопол тогтолцоотой байгаа бирж маань яг үндсэн зах зээлийн үүргээ гүйцэтгэж байгаа юугүй юу те? Бид нар энд яг энэ биржийн тооноос илүү зах зээлийн хөгжил дэлхийн нийтийн чиг хандлагт бид нар хэр шаардлагатанд нь одоо нийцэж ажиллаж байгаа хэр түүнтэй одоо ирээдүйд бас нийцэж ажиллахын өрсөлдөх чадвартай байх юм бэ гэдгийг бол харах хэрэгтэй. Аль ч зах зээл дээр бол олон талт байдал өрсөлдөөн болвол одоо зах зээлийн хөгжлийг хурцгадаг байгаа. Одоо дөнгөж саяхан гэхэд одоо энэ жилдээ одоо Америкийн нэгдсэн улсад 2 бирж байдаг мөртлөө дахиад Техасын бирж гэж гарч ирж байна. Энийг бол зах зээлийн оролцогч нар бол одоо үүсгэж байгаа. За тэгэхээр Солонгост бол бас л нөгөө уламжлалт тогтолцоотой ч гэсэн Next Trade гэдэг арилжааны платформ гарсан. Энэ нь өөрөө зах зээл илүү ингээд уян хатан дэлхийн нийт өөрчлөгдөж байна. Тийм учраас өрсөлдөө хэрэгтэй нь илүү инновац хэрэгтэй нь гэдэг утгаар байгуулагдаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ diversification мөр төрөлжүүлэлт хийж байгаа гэж харж байна. Тий. Ерөнхийдөө төрөлжүүлэлт хийгдэж байна, өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна, хөгжлийг илүү одоо хурцсаж
байгаа гол механизм гэж ойлгож болно. Тийм учраас Монголд бол биржийн тооноос илүү бирж яаж ажиллах ёстой юм? Эсвэл одоо аль бирж нь ямар үүрэгтэйгээр оролцох юм те тэр асуудлууд маань бол илүү тодорхой болох хэрэгтэй байгаа. Тэгээ хувийн биржийн оролцоо бол бид нар яг өнгөрсөн хугацааны хөгжлийн түвшин болон одоогийн хөгжлийн түвшин буюу дөнгөж хөгжиж байгаа зах зээл дээр бид нарт одоо аль биржээ илүү төлхөө ингээд хөгжүүлэх вэ? Эсвэл өрсөлдөөнийг нь одоо тэгш болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах юм бол бид нар яг эдийн засгийн тулгуураа илүү одоо оновчтойгоор хөгжүүлээд хөгжлөө хурцах боломжтой болно гэсэн үг. Яг нэг асуултыг асууж байгаа юм. Мэдээж яг өнөөдрийн байдлаар Монголын санхүүгийн системийг аваад үзэхээр баг 95% нь банк санхүүгээр явдаг шүү дээ. Яг л 5% орчим л одоо хөрөнгөний зах зээл жишээлбэл хамаарч явах. Гэтэл нөгөө талд энэ бол яг хүний хоёр хөл шиг ийм тэнцүү хөгжих шаардлага бол өөрөө зүй тогтлоор байдаг. Тийм учраас бас тодруулж байгаа. За нэмэлтээр бас нэг тодруулах зүйл нь бол ер нь яг одоо тухайлбал танаа яг бирж дээр үнэ цаас бүртгүүлгээд андеррайтер аудит бол за мэдээж нөгөө хуулийн компанитай хамтарч ажиллах шаардлагууд бол заашгүй байж таар. Тэгэхээр нөгөө компаниудыг татах стратеги тал дээр энэ хэд хүнд биш үү? Энэ дээр ер нь яг энэ процессыг хувьд хялбаршуулах ч гэдэг юм уу? Илүү нөгөө өрсөлдөөнийг хялбар одоо дэмжих талаасаа ер нь бол бүртгэлийн зардал хугацааг бууруулах дээр танах ямар төлөвлөгөө барьж байна? За манай хувьд гэх юм бол яг энэ бүртгэлийн үйл ажиллагаан дээр илүү одоо нөгөө үнэ цаас гаргагч нартаа дэмжлэг үзүүлэх, зөвлөх одоо аль болох одоо тухайн энэ зах зээл дээр гарснаар яах вүлээ те нийгэмд одоо гарсныхаа дараа ч гэсэн бас хөрөнгө оруулагч нартай ямар харилцаатай байх вүлээ гэх мэтчлийн асуудлууд дээр илүү анхаарч ажиллахыг хичээдэг. За мэдээж нөгөө зардлын хувьд гэх юм бол бас илүү уян хатан одоо нөхцөлийг санал болгодог учраас 25 он гэхэд нийт хөрөнгөөр баталгаажсан үнэ цаасны 75% манай дээр бол гарсан байгаа. За тэгээд энэ үнэ нь бол өөрөө нийт зах зээлийн үнэ ханшийг бас бууруулахад нөлөөсөн бодитоогоор за нийт одоо биржийн зах зээл дээрх одоо хөрөнгөөр баталгаажсан үрийн эрхсэл болон одоо хөрөнгөөр баталгаажсан үнцаас болон үрийн эрхслийн одоо үн ханш бол буурсан байгаа. За тэгээд яг нөгөө олон улсын биржийн зах зээлийн хиллэг гэдгээр бол манайх бирж өөрөө анханасаа зах зээл үүсгэгчтэй зах зээл үүсгэгчийн тогтолцоотой байсан. За бүртгэлийн орон хараат бус буюу ямар нэгэн одоо хүнд сурталгүйгээр төргөн шуурхаагаар тухайн бүтээгдэхүүнийг бол бүртгэх үйл ажиллагааг бол хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр нөгөө талаас хөрөнгөний зах зээл хөгжихийн тулд одоо арилжаа эрхэлж байгаа иргэдийн оролцоо бол маш их чухал шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ талаас ер нь тодорхойлбол хөрөнгө оруулалтын сангийн арилжаатай холбоотойгоор асуугаад ер нь хөрөнгө оруулалтын сангийн бас яг үнэ цаасны арилжаа тухайлбал явагдаж байгаа. Тэгэхээр энэ яг жирийн иргэдэд бас хөрөнгөний зах зээл оролцох тийм хамгийн хялбар арга хэрэгсэл одоо байж чадах уу? Нөгөөдгөр яг тэдний бас тодорхой хэмжээний тэр чиглэлийн санхүүгийн одоо мэдлэг гэх юм уу тийм ээ? Тэр чиглэлдээс хангалттай ихтэй байж болох уу? За манай зах зээл дээр нийт одоо ритейл иргэдийн данстай иргэдийн тоо бол 2 сая гарсан байгаа. Хвчлэн 5-7 одоо холбоотой 5-7-той холбоотойгоор данс нийлэгцэн иргэд байдаг. За тэгээ зах зээлийн хүрэх чадвар буюу маркет дэвт оролцоо гэдэг зүйлийг аваад үзэх юм бол энэ нь өөрөө 5-аас доош хувьтай байдаг. За ихэвчлэн одоо хөгжиж байгаа орон өндөр хөгжсөн орнууд энэ тоо нь өөрөө 30% хүртэл 60% хүртэл 100-аас дээш хүртэл байдаг буюу нийт зах зээл дээр оролцогчдын тоо маш өндөр. За хувьцаагаа авч зарыг гэхэд тухай бүр одоо ханшийн хавлгаа багтаагаар авах боломж байдаг. За Монголд болохоор энэ тоо өөрөө нэгээс одоо заримдаа одоо 2%, 3% хүрсэн ингээ явж байгаа нь өөрөө энэ зах зээлийн иргэдийн оролцоо бага байгааг бол илтгэж байгаа. За тэгээ зах зээлийн энэ иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл бол зах зээлийн хүрэх чадвар байгаа даа. Тэгээ хүрэх чадвартай байж IPO хийн, IPO чанартай хийгдсэн тохиолдолд хөрөнгө оруулагчдын итгэл илүү нэмэгддэг энэ одоо зөв тогтол бол угаасаа байдаг. За тэгэхээр бид нэр яг нэг хөрөнгөний зах зээлийг хөгжүүлээд одоо иргэдийн оролцоог одоо илүү олон болгох зах зээлийн багтаамжаа том болгоод хүрэх чадвараа нэмэхийн тулд мэдээж эрэлт нийлүүлэлт талаасаа олон бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэгээ үүн дээр болвол нөгөө эрэлт тал буюу одоо ритейл хөрөнгө оруулагч нарын маань одоо оролцоо маш чухал. За ритейл хөрөнгө оруулагч нарын оролцоог нэмэхийн тулд бид нэр мэдээж нөгөө санхүүгийн боловсрол олох, чанартай бүтээгдэхүүнийг зах зээл дээр бий болгох ажлуудыг бол хийх хэрэгтэй. За тэгэхээр ритейл хөрөнгө оруулагч нар маань бас өөрийнхөө одоо сонирхол тохирсон бүтээгдэхүүнд одоо хөрөнгө оруулах нөхцөл бүрдсэн байна үгүй юу гэдгээ харах хэрэгтэй. За тэгээд хэрвээ үнэхээр бас өөрөө ингээд бие дагаа шийдвэр гаргаад оролцох итгэлгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж одоо хөрөнгө оруулалт хийх юм бол маш одоо зөв одоо оновчтой сонголт болно. Өөрөөр таны ярьж байгаа зүйлийг бас бодоор хэрэгжүүлэхэд мэдээж бас татварын орчин төрөөс авч хэрэгжүүлэх бодлого бол маш чухал гэж харагдаж байгаа. Тэгэхээр таны зүгээс харахад яг ритейл талдаа буюу жижиглэн хөрөнгө оруулагчдын хувьд одоо ногдлашгаас авах татварын хувь хэмжээг ер нь өндөр байгаа гэж харж байгаа.
Тий, ер нь бол хөгжсөн орнуудыг аваад үзэх юм бол яг энэ хөрөнгөний зах зээлээ хөгжүүлэхийн тулд нэлээд зоригтой бодлогын шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Тэгээ үүний дунд бол татварын бодлого зайлшгүй ордог. За одоогоор бол Солонгос улс жишээлбэл Тайван улс өөрөө хөрөнгөний зах зээлийн 7-8 дахь том хөрөнгөний зах зээл болж орж ирж байгаа. Тэгээ үүний цаана ямар бодлогод байсан бэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгч нарын татварыг хөнгөлсөн бодлого хэрэгжижсэн. За 1968-аас 72 оны үед гэх юм бол Солонгос улсад ногдол ашигын татвар, капиталгийн буюу арилжааны ашигын татварыг бол тэглэжсэн. Тэгээ энэ өөрөө нөгөө нэг эрэлт талыг дэмжсэн энэ бодлогын энэ орчин нь өөрөө тухайн хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх маш том алхам болж исэн байгаа. Тэгэхээр сэтэл өгч шүү дээ. Тий, инсентив өгж байгаа. Тэр хүмүүс хадгаламжинд хөрөнгө оруулалт хийх юм уу, хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулалт хийх юм уу гэж сонголт бий болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ харьцуулах боломж бий болж байгаа гэсэн үг. Мөнгийг шууд чиглүүлж байгаа, урсгалыг нь чиглүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээлийн өнөөгийн хөгжил өөрөө хөгжиж байгаа орны ангилалд байгаа тий хөрөг чадвар нь бас хамгийн доод түвшинд байгаа. Энэ нөхцөлд бид нэр энийг бол бодлогоор маш зоригтой алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа бид хоёр бас түрүү ярьсан тий банкны салбар болон хөрөнгөний зах зээл маань өөрөө тэнцвэргүй байна. Тэгвэл энэ тэнцвэргүй байгаа зүйлийг тэнцвэржүүлэх зүйл нь өөрөө бодлогын томоохон арга хэмжээнүүд тий. Тэгэхээр одоо байгаа энэ татвар нь өөрөө тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа гэж хэлж байгаа ч гэсэн бид нэр хөнгөлөгдөд байхаар тийм хэмжээний хөгжсөн зах зээл бол биш. Бараг тодорхой чөлөөлчмөр юм шиг 2-3 жил ч тийм тийм тодорхой хэмжээнд дунд хэмжээнд хөгжсөн орны ангилалд ортлоо тий манай аж ахуй нэгжүүд ингээд хөрөнгөний зах зээлээсээ шууд хөрөнгө оруулалт татъя гэж боддог болтлоо. Хөрөнгө оруулагч нар эргэж шууд хөрөнгө оруулалт хийдэг энэ бол хадгаламжтай харьцуулах болох бүтээгдэхүүн гэж боддог болтлоо энэ зах зээлийг бодлохоор маш сайн томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгээд төгсгөлд нь бас нэг асуултыг тодруулж асууя. Саяхан өчигдөрхөн бах Эрдэнэс давталгын компани 1072% цаг энэ үхмэл байдлаас нь гаргаад 2 дахь зах зээл дээр гаргана гэдэг утгаар нь бол нөгөө арилжаанд оруулах тийм ээ. Тэр боломжийг нээнэ гэсэн нэг юм ярьсан байна. Тэгэхээр энэ дээр юу н таймер байрч байдаг бол энэ хизээгээр яаж хэрэгжих боломжтой гэж юу н экспертээр харж байна. За ерөнхийдөө сүүлийн үед бас төрийн өмчит компаниудын хувьчлал яригдж байгаа. Мэдээж Монгол орн бол уул уурхаагаас хамааралтай учраас энэ чиглэлийн компаниудаа илүү олон нийтэд ил тод болох нь бол зайлшгүй зүйл ясны байх ёстой асуудал. Тэгээ энэ дээр болвол яг нөгөө хувийн хвшлийн оролцоог сайн сонсоо тий хувийн хвшлийн яаж андеррайтер хиймээр байгаа юм, хэдэн хувийн олон нийтэд болгомоор байгаа, тууц засаглал нь яаж ажиллах юм, хэрхэн ил тод байх юм, ногдол ашигын бодлого нь ямар байх юм тий энэ бүх асуудлуудаа нэлээд ингээд мэрэгжлийн оролцогчдын оролцоог оролцуулсан байдалтайгаар хувьчлаа хийгээсэй гэсэн бодолтойгоо мэдээж бид нэр энэ төрийн өмчит компаниудын хувьчлалыг бол хувийн бирж дээр хийгдээсэй гэсэн бас сонирхол бол мэдээж байгаа. Ягаад гэвэл энэ үнцээс гаргасан компаниудын хувьд бол засаглалын асуудал яригдана. Засаглалын асуудал нь өөрөө нөгөө нэг компани дээр томилогдож очиж байгаа, тууз сонгогдож байгаа, тууз болон томилогдож байгаа захирлуудын үйл ажиллагаа, тэгээ засаглалын ил тод байдал дээр хувийн хвшил бол илүү ингээд хяналт тавих боломжтой, ямар нэгэн харах бус байдлаар ажиллах боломжтой. Тэгвэл бас Эрдэнэс давталгын хувьцаагаараа яг бодит зах зээлийн зарчмаар ажиллаж эхэлснээр энэ өөрөө эргээд хөрөнгөний зах зээлийг бас нэлээд чамгүй дэмжих юм нөхцөл бүрднэ гэж харж байгаа шүү дээ тийм ээ. За танд маш их баярлалаа. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн юм бол бид Монголд өрнөж байгаа зах зээлийн хөдөлгөөний талаар Улаанбаатар үнэт цаасны биржийн хувьцаат компани үсэг захирал даваа жаргалтай ярилцлаа.